Эс хэрэг энэ хууль тогтоох дээд байгууллага улсын хурлд орж ирж байгаа улсууд гэдэг маань өөрөө шинээр хууль гаргах бүрэн боломж бололцоотой чадвартай улсууд гэсэн үг. Тэгэхээр энэ дээр хамгийн түрүүнд энэ гажиглалд орсон улс төрийн намуудыг бүгдийг албан ёсоор татан буулгах хэрэгтэй. Ингэжж яг хуулийнхын дагуу шаардлага критерийн дагуу зөв болцол шалгуураар нь хүн амынхаа өсөлт сонгогчийн насныхаа тоонд нийцүүлсэн дэмжигчдийн бүртгэл жагсаалтаар чиглэл зүүнний, барууны, социал демократ бүхний чиглэлээр нь ялгарсан ийм олон нийт яг энэ сонгогчдын платформ дээрээс санал асуулгаар нь эрүүл шин зөв намуудыг байгуулж гаргаж ирэх хэрэгтэй. Тэрнээс биш өнөөдөр манан 100 настай гэд худлаа яриа явуулж болохгүй гол хэрэг барьж байгаа юм чинь. Бид нэр 90 онд шин тогтолцоороо орсон. Тэгэхээр хамгийн хөгшин нам өнөөдөр Монгол улс 30 настай байх үндсэлтэй логикийн хувьд 100 настай байх юм шиг боломжгүй. Тэгэхээр ингэж дахиад нөгөө брендингийг ашиглаж хүний нэрийг ашиглаж ийм гажуудал хийж явж байгаа намуудаас ахуулаад энэ өнөөдөр улсын дэд шүүгт байгаа 36 нам бүгдээрээ өөрчлөгдөх ёстой. Бүгдээрээ татан бүгдж байгаа шинээр тогтсон. Нэг. Хоёр дахь асуудал нь энэ улс бүгд бүтэн улс орны хууль тогтоох дэд байгууллагад орж байгаа улсуудын ёс зүйн хариуцлагыг ахигүй өндөржүүлэх ёстой. Тэхийн тулд эднэрийг ард иргэд сонгож явуулсан ард иргэд нь шууд дахиад ердийн дижиталч байна уу, цахимч байна уу хэлбэрээр бүртгэлжилтээр тодорхой нөхцөл байдал дээрээс шууд ард иргэд нь буцаагаад татчдаг бүрийн эрхийг өгөх ёстой. Хамтын хяналт. Ингэжж нөгөө улсын хурлын гишүүдэн ч гэсэн өөрсдөө сайн дураараа халтшгүй байдлаасаа салж чаддаг. Тэгээ шалгуулж чаддаг ийм ёс зүйг нь бас хангаж өгөх ёстой. Тэгээгүү тохиолдолд бол сонгогч нар буцаагаад татчихдаг ийм хууль эрх зүйн орчныг үүсгэж өгөх ёстой. Ингэжж энэ тодорхой хэмжээнд нийтийнхаа баялагийг улс орныхоо хувь заяаг конопороо шийдэх гэж байгаа улсууд өндөр хариуцлах нь тодорхой хэмжээний тийм нийтийн хяналттай буцааж татаж уулдаг. Огцруулж болдог, шоронд хийж болдог чи хулигдсан бол ийм нөхцөл байдлыг бүрдүүлэх хэмтлээ анхны хуулиуд хийгдэх. Тэрнээс биш өнөөдөр учир зүггүй зам үйлдвэр энэ бол тэгсэн дээгүү засгийн газрыг хийх ёстой өдөр тутмын ажил. Яваандаа. Энэ супер эдийн засгийн модель зодэл гэдэг бол дараа нь. Ямар супер эдийн засгийн модель өнөөдөр ийм шудраг бус орчинд бол хизээч ажиллахгүй. Энэ бол дандаа нурна, үр ашиг нь дандаа цөөн хэдэн хүмүүсийг улам их орлогыг бэхжүүлж, улам их өсгөж, тэгснээрээ улам их улс орныг дарангуйллын, боолчлын муу жишээтэй төрөний ярьдаг улс орнуудын жишг рүү аваачих ийм нөхцөл байдлыг хангана.